Сайн байцгаана уу? Хэдүүлээ ингээд задлсан iPhone 13-аа ингээд камер тестийг ингээд хийсэн бичлэг болж байгаа. Тэгээд яг зураг болгоныг хэдүүлээ ингээд ярилцаад явъя. За тэгээд яг энэ яг явж байгаа бичлэгэн дээрх яг юм болохоор яг өргөн цөхөр нь яг тохиролцоог дарж байгаа. Өргөн цөх дээр нь тавихаар ер нь бол харагдах орчин айгүй амар ингээд бүх дийлэнхт нь авч байгааг та нар харж байгаа хаа. За ингээд цаанаас нь ингээд нар туссан байна. Тэгээд наадлынхаа сүйдэртэй сүйдийнхэн зүйлс бас айгуугаа ингээд тод гарсан байна. За тэгээд энэ болохоор бас яг нэг юм талбай байсан. Тэгээд цаадлынх нь одоо ингээд тэнгэрийнх нь өнгө. Тэгээд өргөн цөх дээр нь тавихаар ингээд баг дийлэнхтэй бүх юм ингээд харагдаж байгаа. За тэгээд энэ болохоор яг ийм одоо наадлынхаа хашаа байсан. Тэгээд яг цаадлынхаа нэг сууж байгаа яг сундлын хэсэг нь яг улаан цэнхэртэй байсан болохоор нэг дарсан. Өргөн цөх дээр нь бол яг ингэж харагдаж байсан. За тэгээд ийм нэг дөрвөн өнгийг хослуулсан юм хогис ав байсан. Энийг зүгээр олон өнгөтэй болохоор л ингээд дараад ингээд харуулъя гэж бодсон. За тэгээд би зураг дараад явж байхдаа яг нэг тагтаа олох хэрэгтэй байсан. Яг тагтаа хаанаас олох гэж бодож ирээрээ зураг авчихсан газар өөрөө яг тагтаа байж таа. Тэгээд яг тагтаа олж аваад тэгээд яг тагтааны зураг бичлэг хийгээд явсан. За ингээд бидний яг үзэх зурагнууд яг энгийн яг лензээр нь авсан нь яг өргөн зүгээр авсан лензнийхаа яг хоёр зурагтай дандаа ингээд харьцуулагдчих гэж явна. За тэгээд яг дараагийнх нь яг авсан зураг нь яг юу гэхээр энэ цаадлах нь яг цэнхэр тэнгэр нь бол аймаг харагдажсэн. Тэгээд наадлынх нь яг тэр хашлагных нь улаан тэгээд тэр дээврнийх нь хэсгийн хар нь бол нэлээд харагдчихсэн. Тэгээд яг дахиад нөгөө нэг тагтаатайгаа эргэж тааран тагтааныхаа зургийг бол тагтаарсан. За тэгээд яг тагтаагаа яг дараад яг нэг slow motion хийдэм үгээ яг байжсэн чи гин нэг нохоо хаанаас ч юм орж ирэнгүүтээ ингээд slow motion төртөд таарсан. Тэгээд юм өсөмжлөхөн дээр ингээд оруулсан. За тэгээд дараагийнх нь яг саяны тэр авсан яг объектийнхаа яг доороос нь яг тэр жижиг яг өмнүүдийг нь яг детальны гоёрол гад бас ингэж яг дарсан. За тэгээд доороос нь ингээд бас ингэж яг дарсан. Хан дээр нь баахан юм бичсэн байсан. Цацрал, ээл, low keys, халууна, олон, даваа, үзэг, 21, бүжин илхаа, 15, 7 молоо гэх баахан юм бичсэн байсан. Уг нь ингээд камерны тест ч гэсэн ингээд уул нөхөн амтны царай мараа болон дарах хэрэгтэй. Би нэг өөрийнхөө зургийг дарддаг болохоор ингээд өөрийнх нь гарыг л дарж таарсан. Тэгээд яг ийм дэлгүүр дээр ороод ийм нэг ногоон навчтай цэцэг болоо. Тэгээд тэрийг яг дарсан. За тэгээд ийм шар навчтай бас ийм цэцэг болсон. Тэгээд ийм улбар шар өнгөтэй мандрин гаднуураа ийм улаан хийтэй ийм торн бас аюугаа ярагдчихсан. За тэгээд ийм шар өнгөтэй ийм апельсин байсан. Тэгээд гадуураа боцсон алин байсан. За тэгээд дэлгүүрээсээ гарч яваад ийм бичлэг хийсэн. 6 секундын тэгээд яг дарсан зураг нь болохоор яг тэр цаадлын тэнгэр нь нэлээд гой уусцсан цэнхэр өнгөтэй. Тэгээд нарныхан жаргаж байгаа тэр өнгөнд барилга дээр тусч байгаа эдэр нэг аюугаа ярагдчихсан. Тэгээд яг цаашаа өргөжлүүлж ингэж ахлахад яг тэр яг том барилгын яг өргөн цогор эдрийг нэг дарсан. За тэгээд яг юм ногоон юм гарсан дээр яг ирсэн. Энийг яг л дарах хэрэгтэй мэн гэж удаа гэлс дарсан. Тэгээд өргөн цогор нь бас дарсан. Барилгын доор нэг юм нэг цаг байд юм бэлээ. Тэгээд тэр цагийг нь бас ингээ ойрхоноос дарсан. Эхний авсан зураг нь фокус бол дарсан. Тэгээд дахиад нэг улаан үнгийн яг гэрэл гаргасан гарцаалаад тэгээд тэрийг бас яг дарсан. Тэгээд өргөн цогор нь бас ингээ яг адилхан давхар дарсан. Нилээд их дарсан. Мөр дөрвийг дарсан. За тэгээд яг явж байгаад яг Сүхбаатарын талбайг яг холоос бас юм өргөн цогор нэг дарсан. За тэгээд цаашаа яг явсараа гад нэг хитлхүүр дээр хурж ирээд хитлхүүрийн гаднаас бас нэг секундын дүрс авсан. За тэгээд хитлхүүрийн зургийг бас дахиад нэг дараад тэгээд өргөн цогор нь дараад урдлаас нь бас дахиад нэг дарсан. Ер нь нилээд өргөн цогор бол олон дарсан. Тэгээд дотгошоогоо ороод яг энэ яг шатаар өсгөж байгаа яг дээшээ яг нэг нилээн бас нилээн яг гайгүй харагдаадсан болохоор нэг давхар бас яг өргөн цогор ингээд дарсан. За тэгээд яг жижиг юмнууд дарах гад ер нь бол хитлхүүр рүү орсон. За тэгээд яг хамгийн ихнийх нь яг дарсан яг энэ цаг байж таарсан. Энэ бол яг нэлээд гоё дарж чадсан. За тэгээд дараагийнх нь энийг төгөлдрөөр бас яг нэлээд зөв фокустай дарж чадаад тэгээд яг тэр зөв зураг дарцсан. За тэгээд дараа явжсэн чи яг гин Погба, Рашфорд, Бруно 3 гараад ирсэн. Тэгээд энэ 3 зургийг бол яалтчгүй дарсан. За тэгээд яг энэ яг кино театрын давхар дээр нэг дээврийнх нь таазныхны хэсэг нь ийм баган чийдэнтэйсэн. Тэгээд чийдэнгүүд нь гоё яртад харна гэж дарсан. За тэгээд чийдэнгийн дараад яг хажууд шаарч ийм лефт тавч байсан. Тэгээд лефтний тавч бас нийлэн улаан өнгө нэлийн гайгүй улаан гаргаад харна бас алдахыг хүсэв улаан өнгийн дарж авсан. За тэгээд яг нөгөө тишээ нарч яг нэг юм хан байсан ийм нэг нөхсөвтэй. За тэгээд энэ ханыг шууд дарсан.
За тийм обруучиг бол байсан. Тэгээд яг энэ обрууч нэг дараагийн дарахаас өмнө яг бодлого шийдрээс нь яг дарж болох уу яг гоё харагдаад байна гэдэг зөвшөөрлийг аваад яг дарсан. За тэгээд яг цаашаа яваад яж чинь бас нэг юм цав цагаан юм гэрэл болоод дарсан. Энэ бол нэлээд гоё одоо мэдгүй нэг л гоё харагдаадсан. За тэгээд явжсэн чинь нэг дээр үеч гэж яг нэг хүнсээ авахд нөө жинлээддэг нэг бараануудыг музей маягаар тавьсан байсан юмнуудыг олоод ингээд дарсан. За тэгээд яг ийм хан дээр тавьсан юм зургнууд байсан. Яг тэрийг бас ингээд яг дарсан. За тэгээд дээрээс нь тусгаж байгаа бас яг энэ зураг бол нэлээд ажиг зураг болсон. Цааталт нь ингээд давхар цагаан өнгөтэй ингээд гэрэл тусаж байгаа. Тэгээд нааталт нь дахиад ингээд энэ чийдэн ингээд доошоогоо дахиад шар гэрэл гаргаж байгаа. Энэ бол нэлээд ажиг сайн зураг бол дарж чадсан. За тэгээд цаашгаа яг өсөөд энийг баахан цагаан өнгийн гэрэл гаргасан. Яг түүх харуулсан иймэрхүү зургнууд байж тарьсан. Тэгээд эдрийг бас дарсан. Keyboard гараад ирсэн. Яг энэ keyboard-ыг бол яг эхний зураг нь бол яг аюу гоё. Яг гоё дарж чадсан. Дараагийнх нь болохоор яг ойртолоо дарс жоохон фокус алдаж байгаа фейлдсэн. За тийм мөнгөнд нэмтгтүүд байсан. Яг мөнгөнд нэмтгтүүд яг янз бүрийн гоё өнгө олон өнгө байсан болохоор дарсан. Ер нь бол би бол яг өнгөнүүд ажил ер нь бол явсан. За тэгээд дараа нэг юм шилэн оронтор юм камер хийж дарс. Тэгээд яг энийг яагаад дарсан мэдэхгүй. Сүүлдээ би яг музей танилцуулаад инөөч гэж бодох шиг. Тэгээд за тэгээд дараа нэг юм яг хүссэн яг юм уулаанг болсон. Ийм алгааны арталт нь унжааддаг нэг юм гэж таарсан. За тийм торг зардаг хэсгээр нэг юм тод зинхэр улаан энэ үед л аюу өнгө болоод шатсан. Тэгээд дараа нь дахиад бүр олон ийм торгууд аав бах юм болоо. Тэгээд дараа нь дахиад нэг ийм нэг ягаан ийм алгаа юу мэдгүй юм болсон. Тэгээд чихмэл тоглоомын хэсгээр ийм бүр ирэмээраа бүр өнгөсөн чинь бүр өнгөний юмнууд нь бүр их олдож эхлэв. Тэгээд дээр нэг юм бор самгч юм байсан. Тэр бор самгч юм шууд дарсан. За тэгээд явжсэн дахиад хаалка ирмээр гараад ирсэн нэр бол бас ялчгүй дарсан. За тэгээд номныхын тасаг байсан. Тэгээд энэ бас яг номнуудынх нь яг өнгөд тэгээд яг 50-ийнх нь дээврийнх нь яг цагаан өнгө. Тэгээд чийдэн юм тусгаж байгаа бас цагаан өнгө аягүй баярагдчихсан. За тэгээд яг ийм гоё яг ийм шавшаар яг фокустай дарж чадсан юм дөрвөн ширхэг бал яг олж чадсан. За тэгээд ийм уран зураг тус байсан. За тэгээд нэг ийм юу гэдэг вэ нэрийг нь мартчихлаа. Энэ бол нэлээд дэж байгаа деталь яг дарж чадсан. За тийм юм уран зураг байсан. Тэр яг ойрхоноос яг гоё деталь нь яг харуулъя гэсэн яг харуулж чадсан. Тэгээд холоос нэг дарсан. За тэгээд нэм хиймэл ном ногоон өнгөтэй юмнууд болсон. За тийм шаазын эдлийг ойрхоноос дарж чадсан. За тэгээд юм нэг зав байсан. Тэрний яг одоо яг тэр даунууд нь бас яг гоё деталь дарж чадсан. За тэгээ нэг юм шаазан хүүхэд байсан. Энэс яг гоё дарж чадсан. За тэгээд дараагийнхын шаазан гот харагдчихээн. Энэ яг шуун энэ шар шувууны шааз эдрээ бас яг гоё яг өнгөнө бас айгүй гоё яг тусч чадсан. Ийм хар цагаан хоёр шувуу олцсон. Энэ бол яг айгүй гоё харагдсан. За тэгээд дараагийнх нэг юм хар тэгэнгүүтээ саарл тэгэнгүүтээ шар зогсож байгаа хүний юм хэлбэртэй юм байсан. Энэ бас яг гоё дарсан. За тэгээд энэ нэг шар шувууны яг юуг олсон. Энэ болохоор яг наадлынх нь зургийн гоё фокуслаа цааталт байгаа яг зүйлсүүд нь яг бока эффект чиг ингээд бүгдээрээ таарсан. Энэ бол ерөөсө портрет зураг биш яг автоматар яг зүгээр лензэн л ойрхон байгаа дүрсээ фокуслаа цаатлынхаа дүрс нь ингээд автоматар бока эффект аваа явуулсан. Энэ бөмбөрцөг дээр ч шиг адилхан бөмбөрцөг нь бол аюу олон гоё харуулж байгаа. Тэгээд цаатлынхаа бока эффектрээ. За тэгээд скин юм сахалтаа таараа тэгээд энэ юм сахалт вэ гэж биш гайхаж игээс дараад өнгөрсөн. За тэгээд энэ гурван энэ хүн аюу цагаан өнгөтэй амар цагаан өнгөтэй нэг юу болоод ир мэдхгүй яг цав цагаан өнгөтэй яг морь тэмээнүүдийг унж байгаа харагдаж байгаа. За тэгээд энэ мориорных нэг юм дээд хэсэг байсан. Энэ ясаа юу гоё детальны харагдажсан болохоор нэг дарсан. За тэгээд Монгол цэрэгнүүдс байсан. Яг цаатлынхын цэрэгнүүд ингээд яг гоё бүдгрээд наадлынхын цэрэгний гоё фокустай гарсан. За тэгээд бас нэг юм цэрэг байсан. Наадлынхын морин аягүй гоё детальны гараад цаатлынхны цэрэгний бока эффект ороод тэр чийдэнгүүдийн цагаан гэрлээс аягүй гоё бока эффектээс урсаар харагдсан. Энэ буг аягүй гоё харагдажсэн. Тэгээд энэ бугыг бол шууд дарсан. За тэгээд ийм гоё улаан өнгө болсон. Ийм бүгд нэлээд бараан цэнхэр өнгө болсон. За тэгээд ийм шатар болсон. Энэ шатар бас аягүй гоё харагдсан. Яг боронг доороо ийм цагаан дэвсгэртэй. За тэгээд нэг ийм имээ болсон. Энэ имээ болсон аягүй гоё гарсан. За тэгээд энэ бас аягүй гоё сүртэй харагдсан. Тэгээд шууд дарсан. Тэгээд та нараас яг гоё гарсан харж байгаа.
За тэгээд нэг ийм яг юу гэдэг мэдэхгүй нэг яг ийм бас олсон. Энэ бас яг гоё одоо ойроос яг дарсан. За тэгээд доошогоо яг нэг давхарлууныг буугаад яг ёолкнууд байсан. Тэгээд яг ёолкн дээр хэмнүүд нь бас яг гоё харагдчихсан. За тэгээд яг ийм нов ногоон гарцуурных нь юу цагаан өнгөтэй гарцуурных нь яг ойроос дарсан. За тэгээд гал командын яг ийм улаан энэ бас яг гоё дарж чадсан. За тэгээд яг тоглоомнуудынх нь яг юу бас ойроос дарсан. За тэгээд нэг ийм бас яг юм цөмөхөө яг олоод яг энэ цөмөхөг дарсан. Энэ нас яг аюу гоё зургал таарсан. Цаадлынх нь яг читэнгүүд цагаан яг таазных нь яг юунууд нэг бок эффектэнд ороод тэгээд наадлынх нь яг объектны гоё фокустай дарагдсан. За тэгээд энэ цасан үнжигс яг адилхан бас аюу гоё фокуслоо цаадлынх нь шар гэрэлнүүд цагаан гэрэлнүүд бас аюу гоё бок эффект болоод яг дарсан. За тэгээд нэг давхарт нэг юм уц зардаг дэлгүүрээдэг. За тэгээд тэрэн дээр яг iPhone-уудыг ойроос зүгээр дармаа санагтад яг дараавсан. За тэгээд дэлгүүрээсээ дарах юмнуудаа дарж дуусаад дэлгүүрээсээ гарч явсан. Тэгээ ер нь бол ойролтолтой олцсон байсан. Тийм болохоор ер нь бол жоохон шүнийхэн камерыг нь ер нь бол жоохон тэжлэх маяг юм болоо явцсан. За тэгээд дэлгүүрийнхэн гаднаа гараад яг энэ орчинд дараад за тэгээд энийг харслан байсан. Энийг доороос нэг дараад за тэгээд яг гоё LED гэрэлтэй юм одоо лого байсан. Энийг бас дарсан. За тэгээд яг халахж явж байхдаа дээшээ тэнгэр дарсан. Ер нь тэнгэрийн ихэнх ерөнхийдөө юм бараан харагдчихсан. Тэгээд яг тэр том шонгуудынх нь яг бас яг гэрэлнүүд за тэгээд доогуур нь байгаа яг байшингуудын гэрэл тэгээд тэр ногоон гэрэлнүүд бас яг гоё харагдчихсан. За тэгээд зургуудад дарж явж байгаа бас юм яг юм улаан өнгөтэй яг юм бас юм гэрэл цацруулсан зүйлийг яг шүний байдлаар яг тэр дээдлийнх нь хар тэнгэртэй бас яг гоё аль нэг нь гоё өнгөийг харуулж чадчихсан. За тэгээд явж байгаа гинт дэше хараад бас яг дангаараа тэнгэрс яаж харах тухай гэж бодоод шууд дангаараа тэнгэр дарсан. За тэгээд шууд бас яг бичлэг хийж гэж бодоод бас бичлэг хийсэн. За тэгээд энэ хар гадаргуун дээр яг энэ яг шар LED гэрэлнийх нь өнгө тэгээд яг дээдлийнх нь ханы хэсгээр нь тусч байгааг бол бушаар өнгөнийх нь ялгарл энэ бол маш гоё зураг дарж болж чадсан. Яг цэврийг ер нь яг шүн дарж байгаа юм шиг гэдэг яг мэддэгдүүлж байгаа юм шиг яг зураг бол дарж чадсан. За тэгээд цаашаа алхаж байгаа тийм байшингуудын зургийг дарсан. За тэгээд гарсны тэмдэглэгийг дарсан. Энэ бас яг цэнхэр өнгө гадуурын аим шартай цаадлынх нь яг тэнгэрний яг баруун өнгө энтэр бол яг бүгд маш гоё гарч чадсан. За тэгээд яг энэ замын хөдөлгөөний яг бас зургийг дарсан. За тэгээд яг зогсож явахдаа бас яг энэ бичлэг хийсэн. За тэгээд цаашаа яг зураг дараад үргэлжлүүлээ явсан. За тэгээд шүн учраас ер нь бол яг дарж байгаа ерөнхий яг байшинч бай барилгач бай ер нь бол баг зэргийн одоо noise гэж ярьдаг noise-нууд бол байсан. За тэгээд яг явж байгаад яг энэ яг гэрлийн шон дээр ирсэн. Энэ бол яг маш гоё тод шар гэрэл гаргаж ирсэн учраас өөрийнхөө яг одоо объектыг бол аюу гоё тод гаргаж ирсэн. За тэгээд цаашаа яг алхаж явж байгаад яг энэ яг гэрлийн шонгууд ер нь бол ойр орчмын зүйлийг аюу гоё тод гаргаад ер нь бол яг энэ яг одоо алхаж байгаа яг замнууд бол бас аюу гоё тод бол харагдаж чадчихсан. За тэгээд энэ доогуурх цагаан яг яг гэрэл нь бас аюу гоё тод бол бас яг гарч чадсан. За тэгээд энэ байшин бас яг аюу дарж чадсан. Энэ байшин өөр дээр бол маш олон гэрэлтэй байсан. Тийм учраас бол нэлээд гоё дарж чадсан. За тэгээд сүүлийн зураг нь бол энэ яг LED хан дээр хин LED гэрэл болж таарсан. Эцэст нь дүгнж хэлэхэд ингээд миний яг эцсийн байдлаар яг авсан 4K 60-аар авсан бичлэг яг камераар авсан энэ зураг миний ингээд видео эдиторээр дамжаад дараа нь YouTube руу ороод YouTube-ээр давхар ингээд та нарын дэлгэцээр яг харагдахдаа яг одоо миний яг нүдэрээ харж байгаа яг дүрс шиг бол харагдахгүй. Ер нь шал өөр харагдана. Бараг 3-4 юм дамжиж одоо харагдаад байна. За тэгээд тийм учраас ер нь бол яг миний нүдэн дээр харж байгаа шиг та нарах дээр бол адилхан харагдахгүй. За ямар ч үсэн тэрийг бол хэлэх хэрэгтэй ах гэж бодлоо. За тэгээд өөрийнхөө ингээд дарсан зургнуудаа ингээд тайлбаргээд явахад бол ер нь бол зүгээр амрал аягүй их цанга тийм ээ. Аягүй их ярьлаа. За тэгээд бичлэг үзсэнд баярлалаа. За тэгээд дараагийн бичлэгээр уулзъя баяртай.